За сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэн сайхан наадаж байгаа бах. Мосок гишүүндээ хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн наадмын дугаар инхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарыг хамтран ажиллагчаар Европын номер 1 Zubroco брендийн жин. Төрдөө өнсүүлсэн хүмүүсийн тоо тэнгэрт хадаад байна. Ард түмэнч бас төрдөө өнсүүлжээ. Сайн байцгаана уу? Мосок гишүүн ард түмнээ үнсгэж байна. Бүгдээрээ Мосок гишүүнээс тодруулцгаая. Сайн байна уу гишүүнээ? Сайн байна уу гишүүнээ? Сайн байна уу? Юу болж байгаа юм чи? За энэ ерөөхдөө юу яаж байгаа юм аа? Манай та бүхэн анзаарж байгаа бол энэ сүүлийн манай энэ төр засаг маань ерөөхдөө урлагийнхныг айгүй хүнсэж байгаа. Тийм ээ. Одоо зөвхөн урлагийнхан гэлтгүй ер нь салбарын хүмүүсээ ер нь үнсээд байгаа. Тэгээд хараад байхад ер нь энэ ард түмэн л үнсүүлэхгүй байгаад байгаа. Тэгээд би энэ ард түмнийг ер нь үнсчихийгээд одоо ингээд шагнаад үнсэх гэж байж байна. За манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч Европын номер 1 Zubroco брендийн жин билээ. За манайхан мэдж байгаа бах энэхүү жин нь хоёр төрөлтэй. Энгийн тунгалаг цагаан болон малина цэвэр жимстэй ягаан гэд хоёр төрөл байгаа билээ. За өнөөдөр бол энгийн цагаанаас нэг ууж үзнэ. За нэг 50 гийнэ. Яалтчгүй ой ургамал амтагдаж байна шүү. Бусад жинүүдийг бодвол их онцгой хамттай юм а. Та бүхэн ч гэсэн хэрэглээд үзээрэй. Баярлалаа. Европын номер 1 брэнд Zubroco. Apple Soda Cocktail. Bison Grass. Zoo Soda. Модигчин асан. Орхон Баяр Арслан энэ жилийн 1024 бүхтэй наадамд 9 давбал авраг болохгүй. Харин 10 давбал улсын авраг цолыг алхасаад даян авраг цол авна хэмээн тэргүү магалж ав мэдгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол бүхийн цолны системийн квант төлөвийг манай редакцийн доктор профессор Ис удлаач онцолсон байна. Толгор төрийн 2235 жил, их Монгол улсын 820 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 115 жил, ардын хувьсгалын 105 жил, ардчилсан хувьсгалын 36 жилийн зориулсан үндэсний их баяр наадмын мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Монгол бүхийн цолны системийн одоо энгийн математик та бүхэнд тийм ээ квант төлөвийг та бүхэнд тайлбарлах гэж байна үзэгчтэй. За тэгэхээр хүүхдүүдээ ийм байна. Монгол бүхийн цолны системийг одоо энгийн математикаар одоо ашиглан ойлгох гэж оролдох юм бол одоо энгийн хүний тархины гацдаг юм аа. Учир нь тийм ээ одоо энэ математик гэдэг бол энэ бол энгийн математик биш ээ. Энэ бол одоо тийм ээ квант механикийн одоо үзэгдэл гэж одоо энийг одоо үзээд байгаа юм. За сонгодог физикээр бол одоо тийм ээ 9 даваатай барилдаанд 9 давах юм бол одоо төрүүлэн тийм үү. За анхны төрүүгээрээ одоо хүн бол арслан болох ёстой бүх. За дараагийн төрүүгээр бол одоо тийм ээ авраг болох одоо энэ бол энгийн логик тийм ээ. Энэ бол бидний бүгд мэддэг ойлгомжтой одоо хэвшил тийм ээ. За гэхдээ 2006 онд их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ойгоор тийм ээ орчлонгийн одоо симметр алдагдаад тийм ээ бүхийн цолын системд одоо тэмдэглэлт одоо тийм ээ энэ квант төлөв рүү шилжсэн байдаг. За үүний улмаас 512 бүхийн оронд 1024 бүх барилдаж за орон зай нэгээр нэмэгдсэн нь одоо тийм ээ 9 биш энэ 10 даваатай болсон юм аа. За тийм. За эндээс хамгийн сонирхолтой үзэгдэл буюу одоо бидний гайхшрал эхэлдэг тийм ээ. За энгийн жилд 9 даваа. Энэ бол авраг болохын өмнө шат буюу арслан цол авдаг. За тэмдэглэлт жил дээр бол 10 даваад шууд авраг болдог тийм үү? За өөрөөр хэлэх юм бол давааны тоо нэгээр нэмэгдэхэд карьерийн шат нэгээр алгасагддаг юм ба. Ерөөсөө тийм ээ. За үүнийг онлайн судлал тийм ээ. Seminal rank quantum tunneling буюу одоо цолны квант нэвчил гэж одоо энийг дүгнээд байгаа юм. За тэмдэглэл энийг одоо ингэж тэмдэглэсэн байдгийн шүү. Энэ одоо шинжлэх ухааны үндэстэй юм ярьж байна. Ингээд дараагийн шатанд тийм ээ дархан авраг гэдэг одоо тийм ээ ойлголт одоо энэ цол гарч ирнэ. За сонгодог логикоор одоо юу гэдгийг одоо уламжлалаар бол одоо 4 удаа 9 давж төрүүлсэн бүх одоо дархан авраг болно. Харин квант бүхий ертөнцид тийм ээ өмнө одоо тэмдэглэлт жилийн одоо бонус гэх үү тийм ээ нэг шат алгассан бол одоо тийм ээ дараагийн жилийн одоо төрөв бүх илүү одоо өндөр жинтэй тооцогдох нь тийм 10 даваа шууд авраг болох нь байна. За энэ одоо бол одоо тийм ээ жишээгээр авч үзэх юм бол одоо Батцуур 4 удаа төрүүлж байж одоо дархан авраг болчих. Харин одоо хангаа энэ жил одоо төрүүлэх юм бол одоо 10 даваатай жил дээр 2 удаа төрүүлснээрээ шууд дархан авраг болох уу? Одоо болно.
Тийм. За өөрөөр хэлэх юм бол энэ төрөөний тоо биш. Төрөө бүрийг одоо хэмжсэн орчны тэнийг тийм нөхцөл нь чухал болоод байгаа юм. За физик энийг одоо хинжилтийн нөлөө буюу Монгол бүхд энийг одоо 1024 бүхтэй жилээ гэж одоо ингээд онцгойлон тэмдэглэсэн байдаг юм аа. Тиймээс одоо Монголын Монгол бүхийн цолны одоо энэ системийг тийм ээ Excel гэдэг ч юм уу одоо ямар нэгэн математикийн төрлийн одоо тооцоолох одоо тийм ээ програм дээр одоо тооцоолох боломжгүй. Харин онлайн физик буюу квант төлөвийн шилжилт түүхэн захирамжийн одоо суперпозишн зэрэг одоо тийм судалгааны дараа магадгүй энийг одоо бид нар одоо зөв тийм ээ гэж одоо ойлгох хэмжээнд одоо тиймэрхүү төлөвт одоо хүрдэг юм аа. За ийм учраас Монгол бүхийн цолыг одоо спортын төрмөр биш одоо Шрёдингерийн одоо муурын одоо тийм ээ хамт одоо судлах нь одоо шинжлэх ухааны хувьд одоо илүү тийм ойрхон одоо илүү үндэслэлтэй болж тарж байгаа юм. За тэгээд Орхон баярын цолны одоо квант физик нь одоо юу гэдгийг одоо нэг бүх одоо 2 календар дээр одоо 3 боломж төлөвдөр гэх юм одоо та нар миний ярьж байгааг ойлгож байна уу? Ойлгож байгаа гэж дайд чинь. За ингийн спорт орн ярьж үзье л да тийм ээ. Илүү олон удаа төрүүлэх юм бол одоо илүү одоо өндөр амжилт илүү цол хэрэгэм аавна тийм үү. За тэгэнгүүт одоо Монгол бүх төр болохоор одоо энэ нь одоо физикийн хуулийн дээрэж гэх юм уу квант хуулийн дээр ч юм уу бага зэрэг одоо өөрчлөлт гэдгийг савлгаатай байдаг гэсэн үг. Энэ үзэгдлийг одоо квант механикт календар инцидент ракт одоо алгоритм буюу одоо тийм ээ календарын нөлөөгөөр цолны хурцсан хувилбар гэж одоо шилжилт гэж одоо ойлгож болно. За өөрөөр хэлбэл одоо Орхон баяр энэ жил 9-ийн даваанд одоо зогсох юм бол систем нь одоо доктортойгоор одоо үйлчлээд арслан хэвээрээ л байна. Харин 10 давчих юм бол одоо тооцоолуурын одоо серверийн шинжлэгдээ тийм ээ цолны алгоритм автоматар одоо ингээ шууд дайн авраг руу одоо шилжих тийм горимд орсон байдаг. Одоо энийг бол одоо ямарваа нэгэн компьютер тооцоолох ямарч боломжгүй юм аа. За чи яг ямар онд төрүүлсэн бэ гэдг нь одоо илүү сонирхолтой одоо асуудал буюу тухайн тамирчин тухайн бүхийн хувь зээг шийддэг болоод байгаа юм. Энэ одоо спортын цоошин онололдоо одоо хаач юм байхгүй тийм ээ. За одоо юу гэдгийг одоо сая одоо дэлхийн аварга одоо хөл өмг боллоо тийм ээ. Одоо өмнөх жилүүдээс олон баг оролцсон. Гэхдээ нэг л баг төрүүлээд нэг л удаа дэлхийн аварга болно. Нэг л удаа. Тэрнтэй ямар ч ялгаагүй зүйлийг одоо та бүхэн маань харж байна. Одоо юу гэдгийг одоо Франц шигшээ баг одоо төрүүлэх юм бол одоо хэддэг төрөг авах юм. Нэг төрөг авах уу, хоёр төрөг авах уу? Хоёроор тооцогдох юм уу, нэгээр тооцогдох юм уу? Гэдэгтээ одоо ямар ч ялгаагүй манай спортын систем одоо нэг тийм квантаар яваад байгаа нь одоо энэ дэр ойлгомжтой болж байна тийм ээ. За тэгэхээр бүх даваа түүхэн энэ нь одоо юу гэдгийг нэг юм дэлхийн тооцоололоор биш. Энэ бол сансрын тооцоолол юм үзэгчтэй тийм ээ. Одоо NASA сансрын хөлөд тооцоолоход одоо ингэж олон хувьцсаж ашигладаг. За тэгээ та бүхэндээ баяр наадмын сайхан мэндийг хүргэе. За сайхан баярлцгаагаарай. Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр нийтдээ 10 хоног амархаар болоод байгаа билээ. Энэ талаар арт түмний үзэл бодлыг сонсцгоё. За бүгдээрээ хамтдаа арт түмнээс үзэл бодлыг сонсцгоё. Сайн байна арт түмэн сайхан нааж гинөө. Сайн байна. Сайн байна. Сайхан нааж байна. Сайхан нааж байна. За энэ наадмын өдрүүдээр энэ урт хоног олон хоног амарж байгаа энэ талаар таны үзэл бодол. Би ер нь бол бүр 10 хоног амарч ийлээ шүү дээ. Тэр бол өстой гоё гэж бодож байгаа. Өмнө чи айгу нэг юм цөөхөн хоног амраал тэгээ тэрэнд нэг хөвсгөл явчаад ирэх хооронд баг 30% нь төгжрээд байгаа юм яагаад байгаа. Ихтэй амарсан ч юм байхгүй. Одоо усахан таваараа амраад ирээд сайхан байж байгаа ажилдаа явахд их боломжтой хугацаа гэж бодож байгаа. Би ер нь 10 хоног их зөв гэж бодож байгаа. Гэтэ одоо ингээд биднэрт нөгөө амрах хугацаа хоногуд маань ихсээд байна гэдээ бас яриад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Мартин 8 тэгээд их хурсын баяр маяраар ингээд амардаг те. Ер нь амралт нь ихтэйд байгаа юм шүү гэд. Энэ талаар таны үзэл бодол. Тийм шүү дээ. Тэр чи одоо бүр баг 30 утгагүй баахан амралтууд нэмээд шүү дээ. Тэгэхээр чи одоо уус тунгасны баяр их бурхан багш их дүүч өдөр яасан хийсэн гэл тэгэхээр чи баг ихтэйд байгаа юм шүү. Тэгвэл баг дэмий юм шүү дээ. Баг 10 хоног дэмий буруу юм байна. Буруу юм биш үү? Гэтэ яг тэ тэгээ яг одоо яг наадмын үед дээр бас яг ажил хийх бүтээмж тэгээ ер нь ажил хийж байгаа хүн энэ хэрэг байт юм бол энэ талаар юу гэж бодож байна? Гүнээр ажил хийж байгаа хүнч байхгүй л дээ. Одоо цөөхнөр нь амраагаад буцаа оруулсан ч ажил дээр оцсон ч баг ажил хийхгүй байгаад. Тэгэхээр чи баг юу юм шүү өөр баг хэрэгцээгүй тийм нэг хоногор амраад хэрэгцээгүй баяруудаа болиулаад амархын болиулаад зүгээр юм том цагаан сар наадам гэд баяраа сунгах нь илүү зөв юм шүү. Одоо энэ 10 хоног байгаа бол одоо бурх багш их дүүч өдрөөс ажиллаа хэл та тийм ээ. Чингис хааны төрсөн өдрөөр бид нар Монгол улсаа улам хөгжүүлж ажиллаа хэл та тийм ээ.
Тийм. Амрах үедээ л амрын ажиллах үедээ л ажил. За баярлалаа. Арт өвний үзэл бодлыг сурвалжсан Бэлтак байлаа баярлалаа. Явж хоошоо. За тийм. Шогийн хүрдийн зочны болон эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор саяхан орсон бороо буюу үеийн ус орсон байна. За ерөнхийдөө монголчууд их ууртай байна. Их яриа тайтай тантай. Би ч гэсэн их ууртай байна. За тэгэхээр энэ асуултуудыг асуугаад явчих. Юуны өмнө бас наадмын минь төргий. За дараалалаар нь явна. Та ч саяхан буюу одоо 8-ны үүрээр нэг хитгэн цаг одоо орсон. За тэгээд бол ерөнхийдөө энэ тэр натур хаваар ерөнхийдөө машинууд живсэн. Одоо гол хүртлээ ер нь машин их живсэн. Тэгээд та ерөнхийдөө одоо тэр машинууд чи бүгд эзэнтэй байгаа. Тэгээд одоо ард иргэд ерөнхийдөө одоо ингээд хохирж байгаа. Одоо үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Та хүлээх үү одоо эсвэл өөр хэн нэг хүлээх үү? За мэдээж бол хариулахгүй. Тэгээд ямар ч сан хүмүүс л хохирцсан байгаа. Дараагийн асуулт. Тэгээ ерөнхийдөө та манай усад айгүй хохирод очруулж байна да одоо хамгийн ихний наад захын жишээ гэх юм бол та одоо энэ саяхан дээр сэлб голыг яаж байгаа юм бэ? Эний чи одоо бол манай хотын дарга тийм ээ 4 жилийн туршин штэ 26.7 тэрбумаар тэрхүү гоё одоо бүтээн байгуулалт хийсэн гэдэг байгаа. Одоо уул нь бол тэр хүний бодлоор та тэр голбирлоор нь орсох хэвээр атал одоо бүр тэр хийсэн зүйлийг сүйтгэхэд одоо өөрийнхөө дураар тэр зүйлсийг сүйтгэсэн байгаа. Одоо үүний хариуцлага хэн хүлээх вэ? Энд чи одоо ингээд татвар төлөгчдийн мөнгө яваад байна. 26.7 тэрбум гэдэг бол бас их мөнгө шүү. Одоо үүний хариуцлага хэн хүлээх вэ? Баста миний бол уур үрж энэ чинь тодорхой хэмжээнд миний мөнгө ч гэсэн явж байгаа. Энд чи бас хариулт хүлээж байгаа хүмүүс бас байгаа бах. Тийм ээ тэр бол мэдээж хариулахгүй. Энд тэнд бас зам өвдсөн байгаа. Одоо тэр тоосго гэх юм уу одоо тэр явгууны замнууд энд тэнд ингээд салтсан тэр шороо мороо нурсцсан. Та нэг хэд хоног эсвэл тэрийг нэг дагтарчл нь хүлээж байгаад орж болсонгүй уул нь одоо тэр чинь бас тодорхой хэмжээнд татвар төлөгчдийн мөнгө яваад л байгаа юм л та. Тэгэхээр одоо та бид нэр хохироогоод байна. Үнийгээ болж болохгүй мó гэж бас асуултууд ирсэн байна манай студид. Үүн дээр юу гэж бодож байна? Мөн биста ингэж хариулахгүй л тээ. Ер нь угсаа хариулахгүй юм чи нэг ер нь. За. Дараа нь офисаа зэрэгдэжлээ юм байна. За энэ хүргээд тушны болонгоо өндөрлүүлэе гэж бодож байна. Манай өндрийн зочин мэдээж борооны үерийн ус байлаа. Саяхан манай улсад нэлээд том хохирол учруулсан. Тэгээд зочиндоо баярлалаа. Шогийн хүрд үргэлжилж байна. Та бүхэн манай Молбидагийн залуусан хийсэн Молбида нэмэг хараана миротик контентийг наадмын амралтын өдрүүдээр үзээрэй. Зөвхөн шогийн хүрдийн үзэгч та бүхэндээ зориулаад Молбида нэмэг хараана контентын нэгэн хэсэг болох Аавхүү 2 мокюментарийг төлөвлөж байна. Мэдээж бүтнээр нь Вүү, Со Медиа, Мо ТV-гээс хүлээн авч үзээрэй. Аавхүү 2. Авта юу гэж байгаа? Юу гэвдээ энэ чи гоё хипхоп дуу сонсоод л байж шүү дээ. Энэ хараа CUAG явж байгаа үсттэй. Чи орж ирэхдээ надад хаал тогшдгүй юм яасан соёлгүй юм бэ? За уучлаарай. Авта юу гэдэг? Үгүй юу гэвдээ би энэ чи нөгөө чита те сан гандрч тоолох гээд оруулаад байж энэ чи яаж оруулдаг гэвэл чи яах гээд байн орж гараад байгаа юм бэ? Хүн завгүй ах чинь. Яагаад ч вэ? За. Орж ирэхдээ хаалга нүд дууг нь хагас. Атна. Ясаа. За миний хүү. Чи ингээд 18 өрсөн тул аав нь чамд бэлгийн боловсрол олгоно. Манай томчууд юу хүүхдүүдтэйг нэг ярилцаад байдаггүй юм байлээ. Ялангуяа нэмэх 18 бэлгийн боловсрол гэхээр хичээл ярилцдаггүй юм гэсэн. Би бол тэрний эсрэг байр суурьтай. Ерөнхийдөө хүүхдүүдтэйгээ ярилцаж тэдний мэдхгүй зүйлийг зааж өгөх ойлголцохыг ирмэлцдэг. Тэгээ ер нь хүн чинь мэдхгүйгээсээ болоод хохирдог шүү дээ. За энэ юу вэ? Бэлгэвч. Сайн байна. За үүнийг юунд ашигладаг вэ? Бэлгийн харилцаанд орохдоо. За ерөөсөө юу ачи? Чи эхлээд энэ бэлгэвчний талаар мэддэг бүх зүйлээ ярьчих. Тэгээд би чиний үлдээсэн зүйлийг дараа нь нөхөд хэлээд өгье. Бэлгэвчээ аваад тэгээд мэдээж яг бэлгийн замын халдварт төвчнөөс хамгаална штэ. Тэгээд 98% хамгаалдаг. Тэрнээс гадна хүсээгүй жирэмслэлтэд сэргийлнэ. Монголд жишээ нь бэлгэвч хэрэглээгүйгээс болоод одоо хүсээгүй жирэмслэлд тэгээд гэр бүл салалт
Тэгээд тим хүчил амар хөдөө ш. Тэгээд хүүхдүүд өнчирдэг. Тэрнээс гадна Монгол улс ч өөрөө бэлгийн замын халдвар төвчнөөрөө айгүй дээгүр бас ингээд байр ажилладаг байгаа ш. Тэрнээс гадна бэлгэвч хэрэглээг өгсөн болоод бас айгүй олон алдартай хүмүүс нас орж исэн. Эднэрийн дотроос одоо миний хамгийн харамсаж явдаг хүн бол Easy байна. Тэгээд Straight Outta Compton гэх кинон дээр Easy гэх рэпер тусаад нас ордог тийм ээ. Тэр нэр гоё дүр шүү. Тэгвэл тэр кино бас чамд өгсөн юм байна те. Хэрэг Easy бэлгэвч ашигласан бол тэр хүн өгөхгүй байх байсан шүү. Зөв кино байх шүү. Тэр дүрийг бүтээсэн хүн үнэхээр бас лаг хүн байна. Бас дүрнч бас лаг дүр шүү тийм ээ. Гэхдээ наад чинь зүгээр нэг дүр биш шүү дээ. Энд чинь нэг жинхэнэ хүн байж байгаа тэр хүний амьдралаар нь кино хийж байгаа байхгүй юу? Биографи төрлийн кино гэсэн үг шүү дээ. Кино тавчлал үзэхэ болгоос. Чи чинь надаас баг хамаагүй л мэдлэгтэй юм аашийн. Харин тийм байна. Чи тэгэхээр хүнтэй унтаж үдсэн байх нэ? За үзэлгүй яах вэ? Ямар байна? Биш ээ. Хитэн хүн. 5. Надаас их байдаг наасан. Үгүй нийт амьдралдаа гэсэн утга биш шүү. Би хатнагийн насан дээр гэдэг утгаараа хатнаа бит хоёр хэрвж 100 байсан бол надаас их байна гэсэн. Тэрнээс биш би одоо хатнаагаас илүү хүнтэй унтсан л байлгүй дээ. За чи тэгвэл ямар ч тач хүсээгүй жирэмслэлт хийхгүй бас өвчин авчихгүй юм байна тийм ээ. За тийм гэж байх та. Харин танд надаас асуух лавлах зүйлүүд асуухаарай. Нэг асуулт байна. Өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ. Чи надад бэлэг өгөх юм уу? Өглөө яах та. Бид энэ бэлэг бэлдсэн байгаа заа ёо. Өнөөдөр манай аав төрсөн өдөр тэгээ би аав зориулаад гоё бэлэг бэлдсэн байгаа. Энэ бас өөрт нь хэрэгтэй бэлэг бахаа гэж би бодож байна. За, нааш яваарай. За хаашаал дагуулад яваад байна хөөе. За, утгагүй харнаа. Нүдүүд боогод яасан сүрчин юм бэ? Тийм. За, сүртэй бэлэг юм уу аа? За, бол таваарай. За тайлчих юм уу те? Сэно. Энэ миний бэлэг юм аа? Тийм ээ. Нэрээ юм уу? Нэрээ аав. Ямар гоё юм бэ? За л миний өрөөнд ор. Баярлалаа. За. Үгүй хатаа яаж юм Та яах ч юм бэ? Үгүй бид тэр ч одоо секси юм уу? Үгүй наа хүн чинь биеийн үнэлж биш тайлж чадахгүй та. Тэгээд яа гэсэн үг лээ? Та зүгээр надад сууж юм. За, бүжиглэр аа. Зүгээр сууж явах юм уу те? Ингээд бүжиглчихдээ юм. Үгүй яа, мөсч болохгүй шүү дээ. Үгүй яа, мөмөд л болохгүй шүү дээ. Зовчлаарай. Үгүй яа, наа уучлахгүй шүү дээ. Үгүй тэгээд яах юм бэ? Үгүй наад гураа хийхгүй болохгүй та. Өөр газар нь хүрээд дийлж болно шүү дээ. Үгүй би тэг яаж таашаал авах юм бэ? Үгүй чи сексийн таашаал өрөөсөө биш шүү дээ. Энд чи гооцоо болон хөрхөн мэдрэмж авахгүй. Зовчлаарай. Хаашаа энэ тэгээд тавьж мавихгүй таашаал авахгүй зүгээр ингээд бүжиглээд л болоо юм уу те? Хүмүүс тэгээд зөвхөн боо босхын төлөө ийм юмд мөнгө төлдөг юм уу? Шилт тэнийг. Ингээд дуусч байгаа юм. Тийм. За баярлалаа. Юу за найзаа гараад өгч заав нь нойлоолоо за. За. Аав 0 ороод 2 цаг алга болчихлоо. Аав би 0 орё. Давсаг гарлаа. Чи доотлын сэвэл орчаачтай би тавгүй байна. Чог буруул юм хийсэн юм саатай авчлаа шүү. Сэвэл орхосон. Hey yo, what's up guys? Rapper Genzy in the house. За бас хөдлөх зүгэн миний бий байна. За тэгээд сайхан наадан болж байна. За сайхан зусж байна та. Сайхан наадаж байна уу. Сайхан. За танайхан хаавар наадах гэж байна да. За одоо манайхан хөдөөгөр явсан байгаа. Би нэвтрүүлгээ дуусгаад араас нь очт юм уу л гэж бодож байна муу ахна. Тий. За ингээд энэ 7 хоногийн топ 5 бол мэдээж наадан болж байна. Наадантай холбогдуулаад наадмын топ 5 хоол.
идэж уудаг хүнс байх болно. За ингээд бидний гаргасан чартын number 5. Энэ бол мэдээж бид бүгд сайн мэдэх сүтэ цай. Одоо наадмыг бол сүтэ цайгуугаар төсөөлшвэ. Одоо тэгээд сайхан чиглээд сайхан халуун сүтэ цай уунаа. За, number 5 бол сүтэ цай байлаа. За ингээд бидний чартын number 4. Дөрөвдүгээр байранд мэдээж хорхог тодорсон байна. За, хорхоггүйгээр бол бас наадмыг төсөөлшгүй. Ер нь айл гэрүүд хамаатан садрууд нэгнийдээ цуглаад сайхан хийж хорхог л хийж иддэг дээ. За, бид нар бол шууд UB Eats-ээс хорхог захиалсан байна. Тэгэл бас хийж амжихгүй хүмүүс тун амар шүү. За, тэгээ амсъя да. Сайхан бай шүү. Гоёлтой, төмстэй, луумтай, сонгонтой. За, UB Eats бол наадмыг өдрүүдийг тохиолдуулаад бас наадам багц гэж гаргасан байгаа юм байна лээ. Хуушууртай, хорхогтой багц. Тэгээ ер нь оронгууд маш олон ресторанууд байдаг. Ресторан бүр ч гэсэн бас тусдаа өөрсдийн гэсэн бас наадам багц гэж гаргасан байгаа юм байна лээ. UB Cap-ийн аппликейшн дотроос UB Eats зэс байгаа. Тэр дотроос шууд захиалж болно. Эсвэл та бүхэн UB Eats аппликейшнийг татаад энэхээ хоолыг захиалж байна. Энэ ясан янз юм бэ? Тэр нэг кимчи байгаад байсан да. Нахан дээр халуун кимчи идэж янз шүү. Амт гэж янз юм байна шүү. Амт гэж янз юм байна. Янз юм байна. Оо, авиргын хараа. Оо, хэлээд. За ингээд чартын 3 дугаар байранд бидний сайн мэдэх айрыг тодорсон байна. За биднээс бол нэмцээг сайхан айраг гэсэн байгаа. Ойдвийн хөхүүрийн айраг гэж. За наадмарч уусаа бас айраггүйгээр төсөөлөхөд хэцүү дээ тийм ээ. Халуунтаас хүүтэй айраг уугаа твчихсэн янз шүү. За нэг ууд үзье. Ойдвийн хөхүүрийн айраг бол үнэхээр бас next level shit байна. Ой бе. Үнэхээр баяртай. За энэ юу юм бэ за манайхаа. Ойдвийн хөхүүрийн айраг гэдэг байгаа би өчигдөр ярьсан. Энэ ойдуугаа мөн үү гэсэн чинь ойдвийн охин байна гэдэг. Ягаад ингэж нэрлсэн болоо гэсэн чинь угаасаа ойдуу гэдэг энэ малчин байгаа. Тэгээд 100% ер нь яг өөрсдөө тэр малын бэлчээр дээр исгсэн айргаа ингээд савлаад зардсан юм байлээ. Энэхүү айргийг худалдаж авахыг хүсвэл манайхан Facebook болон Instagram дээр ойдвийн хөхүүрийн айраг гэдэг хуудас байгаа. Тэгээд тийшээ холбогдоод авах юм байлээ. Тэгээд бас дэлгүүрүүдэд байгаа. Тэгээд амар энэ төмөр савтай лаз энэ төгөдөө гадаа авч явахд тохиромжтой юм байна. Гэтэ энэ юу яана? Мах цахаа идээд нэлээд байж байгаа энэ бичлэг энэ дээр жоох идэлж байгаа оройхон байна. Тэгэхгүй бол бас гүйлэх магадaltaй өгдөгтэй айраг чинь. За ингээд жигсаалтын 2 дугаар байранд орсон бүтээгдэхүүн бол байцааны салат. Баяр наадмын үеэр бол угаасаа манайхан мах их хідэн. Тэгэхээр энэ маха хурдан шингээхийн тулд энэ байцааг оруулах хэрэгтэй. Энэ ходоод руу. Ягаад гэвэл энэ байцаа чинь одоо 100% одоо ус шүү дээ. Тэгэхээр олон хурдан шингээхийн тулд салат идвэл бас хэрэгтэй баха. За нэг огтлно. Оо махан алгасан сайхан махыг дөрөлгөнд нь хийж аваад л сайхан байна шүү. Бараг цацгач. За. За ингээд бидний жигсаалтын number 1 нэгдүгээр байранд бич байгаа таач бич байгаа энэ бол хуушуур. За тэгэхээр энэ бас сайхан хүн хуушуур бол юу байгаа? Мөн л адил UB Eats-ийн хуушуур байгаа. Наадам багцын захиалсан. Тэгээд энэ дотроо тийм ээ хорхогтой тэг хуушууртай. Айл бүр хорог хийдгүү маа гэд ямар ч байсан наадмын үеэр хуушуур бол хийдэг тийм ээ. Тэгэхээр хуушуургүйгээр бол үнэхээр төсөөлшгүй наадам. За идэлтөө. Оо. Гойсустэй та. Тийм ээ. За тэгээд байцны хаслааттай. Идэж өгөн дөө. Яг гэрээ уушуурны хэмжээтэй те. За. Амтал бас яг сайхан. Бүх юм таарсан сайхан амт шүү дээ. За нэг кимчитэй гуулгана. Ер нь давгүй чөлөөгүй ажилдаа төлөлтөө янз янзын хүмүүс байдаг. Тэгээд үнээр хоол хийж амжихгүй бол тэгээд та бүхэн бас UB Eats захиалчаарай амар юм биш үү. Гэтэ ер нь бол болж өгвөл бас өөрөө хийж идэх нь бас гоё л доо тийм ээ. За дөрвөн дөрж идэж үзт юм ямар. За ингээд энэ 7 хоногийн топ 5 инхүү өндрүүлж байна. Тэгээд студид ойдмын хөхүүрийн айраг байлаа. UB Eats-ийн наадам багц тийм ээ. Тийм ээ. UB Eats-ийн цагаан хорог байлаа. Хошуур байна. За тэгээд манайхаа студид rapper Jinze байлаа. Хөтлөгч Сүхэ байлаа. Тэгээд манай монголчууд маань морин хурдан бүхэн хүчтэй суман мэргэн сайхан надараа. Шок бос мэдээний цаг эхэллээ.
Төрдөө өнсүүлсэн жүжигчид, дуучид төв талбай дээр баяраа тэмдэглэсэн бол төрдөө өнсүүлсэн улс төрчид ард түмнээсээ ичсэн үү яасан талбай дээр гарч ирэлгүй тэрүүхэн тэндээ баяраа тэмдэглэжээ. Ашиг дуусах байна. Баяртай. Уушлаарай. Дурснуудын төлөө. Монгол улсын ерөнхийлөгч асан элбэгд орж их орондоо 6 жилийн дараа иргэн иржээ. Үүнтэй холбоотойгоор зарим иргэд талбай дээр жагсжээ. Оросын дайнтай холбоотойгоор Монгол улсад шатхуун ховордож болзошгүй гэдэг сургаар иргэд шатхуун түгээх станцуудад урт дараалал үүсгээд байна. Харин албаныхан хэлэхдээ нөхцөл байдал хэвийн байгаа хэмээн хэлжээ. Одоо бензин тасрах гал байна гэл бараг ламтаа болно гэж байна. Бензиний үн дахиад буцаад нэмэгдэх үү? Наадмын үеэр бензин тасалдах хэрэгсэлтэй байна гэсэн мэдээлэл одоо олон нийтийн сүлжээнд явсан. Иргэд ч бас энэ талаар одоо сонсон талаараа ярьж байгаа. Аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас өнөөдөр мэдээлэл хийхдээ Монгол 33 хоногийн бензиний нөөц байна гэсэн, хэвийн байна гэсэн мэдээллийг өгсөн. За тэгвэл яг бодит байдал дээр шатхуун түгээх газар дээр яг ямар байгаа талаар мөн жолооч нараас мэдээллийг авч хүргье. 7 хоногийн өмнө авсан гэхдээ тий. Тэгээд одоо сураг сонсоод эвгүүтэн гэдгийг сонсоод үүрх гэж байна. Сошиалаас сонслоо шүү дээ. Одоо бензин тасрах гал байна гэл бараг ламтаа болно гэж байна. Архангай аймгийн Үлжид суманд том хэмжээний мөндөр бууж иргэд эд хөрөнгөөрөө хохиржээ. Арангай аймгийн Үлжид суманд байна. Өчигдөр Бодонтоогийн өдөрлөг болчихлоо. Амар том матгсан гараас бараг том шахуу мөндөр ороод тэнд байсан бүх машин тэрийг одоо шилд сонгох хоног тэрээр бүгд хагарсан. Хойтны шилнүүд бүгдээрээ хагарсан машины номер гүпэр номерууд хуу татагдсан толмол ийм байдалтай болсон байна шүү дээ. Сэлэнг аймгийн Мандал сумын төв зүүн хараа хотын наадам болж өндөрлөлөө. Энэхүү өвөрмөц наадмын нээлтийн хэсгээс үздэцгээе. Шогийн хүрдийн энэ удаагийн иргэн дурсгуу булангаар Монгол улсын алдарч жүжигчин Амби Агсны наадмын үеэр хөгжилтэй бичлэгийг та бүхэнд төлөвлөж байна. За хүндэт наадамчдаа одоо хүйд болон худагт маань ер нь иймэрхүү атмосфертэй юм болж байгаа болов уу гэж бодож байна. Танд баяр хүргэе ямар өгсөлтэй адуу вэ? Өгсөлтэй адуу. Саадуу, хурдаадуу, манаадуу, аавнаадуу. Ээж нь бас адуу. Би өөрөө хурдаадуу. Хурдаад. Би хурдаа. Их наадуу. Өгсөлтэй адуу. Саадуу. Скотраадуу. Скотраас саадуу. Их нь хэдий адуу. Хоёул адуу. Хурдаадуу. Нэг иймэрхүү юм болж байгаа болов уу гэж таамаглаж байна. Наадмын амралтын өдрүүд давхцсан эх 7 хоногийн цаг агаарын мэдээг цаг агаарын хөтлөгч Ану хүргэх болно. За ерөнхийдөө баяр наадмын үеэр манай улс инхийн цагт байж дайнтай орон шиг хүн их нас бардаг гэдэг судалгаа гарчээ. Учир юу вэ гэвэл хүмүүс хөдөө явахдаа яаруу санд руу явдаг. Яг үндэ яарад 20 минутын өмнө очдөг юм байлаа шүү дээ. Бас хөдөө гадаа аялал зугаалахтаа гол усанд орохдоо нэгнийг анзаарахгүйгээсээ болоод бас живд нас орд юм байлээ. Тэгэхээр нас барахаа болцгоё гэж уриалж байна. Ингээд цаг агаарын мэдээгээ хамтдаа үзцгээе. Hi guys. За цаг агаарын хөтлөгч Ана байна. Эх 7 хоногийн цаг агаар ингэж гарсан байна. За тэгээд наадам болж байгаа юм чинь та бүхэн маань аял зугаалж байгаа бах. Байгальтаа хогоо бити хаяарай. За тэгээд зарим өдрүүдэд бороотой байгаа учраас үер усны аюулаас болгоомжлох хэрэгтэй шүү. Тийм ээ, үер уснаас болгоомжл манайхаа. Ер нь наадмын үе дээр манай монголчууд арай их нас бараад байт юм байлээ. Тэр нь бол тэгээд хурд хэтрүүлээд яарад байдаг бас үер усанд
ингээ гол дороо живчээд тэгэхээр болгоомжтой байгаараа тэр яарад хэрэггүй шүү. Яарад бол үндэ 20 минутын өмнө очсон юм байлээ шүү дээ. 20 минутын өмнө очсон дараа утсан ямар ялгаа байх вэ тэгээд Монгол төв минь сайхан надаарай. Тэгээд бас манай ануун шиг наадмаар голын дээр ингээ сайхан сэлэрээ сайхан надаарай. Шогийн хүрдээ энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаартай хамтран ажилласан Европын номер 1 Zubrovka брендийн жин байлаа. Та бүхэн сайхан надаарай.